Зануулаа. Яг одоо тэг энийг энэ охтыг яг найрал тийгээд найруулаас. Тэгээд найрцуулаа гэсэн тий. За. За энэ хүшин дугаар маань хүрэхэд бэлэн болсон байна. Hard Talk Season 3 энэ хүшин дугаараар хэлж байна. За өнөөдөр энэ манай дугаарын зочноор Ганга оролцож байна. За тэгээд бас сони арчин ихтэй байгаах те. Орой үед одоо ажил, урлаг тэр бүх зүйл амьдрал нь онц сонин содгон зүйл юу байна? Одоо орой үед яг юу хийж байна? Ойрд одоо Баянавт 2 5 сарын 24-нд Төв цэнгэлт хүрээлэнд кассет гэдэг нэртэй бие даасан тоглолт хийх гээд тэрний ажил руу орсон. 5 сарын 24 үүдэх чи удахгүй болох гэж байгаа юм биш үү? Яг дулаан зуны яг хаврын сүүлийн зуны хамгийн ихний тоглолт гэж. Тэгэл одоо нэг 12 клип дуугаа хийсэн байгаа. Тэгэл клипний ажилтаа л явж байна. Тийм шүү дээ. Тоглолтоо нэгдэж бас шинэ дуунууд бас цаацсан тий. Тэр ажил нь бас нэлээд орох бах. Тэгээ бэлтгэл ажилтаа тэгвэл бол явж байгаа юм тийм ээ. Тийм. За пицца тийм пиццанууд байна. Тэгээд бас нэг сонирхолтой хэлэхэд одоо та хоёр одоо ингээд нөө тоглолтойгоо холбоотой одоо тэр ажлынхаа үедээ одоо хоол унд захиалгаач ч юм уу тий. Тэн дээр бас би пицца хатыг санал болгож байна дээ. Би дай гэдэг урамшуул маань болохоор эхэлсэн байгаа. Тэр урамшуул маань эхнийхэн пиццаг үндсэн үнээр авангуутлаа 2 дахь 3 дахь пиццагаа 50% хямдруулчих боломжтой. Урамшуул маань явж байгаа шүү. За аль пиццанаас нь сонгох уу? Хөлөө пиццанаас. Энд чи үлээ маханд орлох шүү дээ. За эндээс л авчихуулаа. Ер нь хэр пицца иддэг үү? Би пиццадаг байнга иддэг шүү дээ. Тийм үү? Аль болох тэгээд түүн шур хоолхоо юм тэгэл. Яг ч наавын захиалгаар амар хурдан ирчээд идэж хүмүүс удаан гэдэг. Мэдээд идэв юм бол яг гангаа захиалчих. Одоо яг хожиж шүү зөө. Сараа. За гацаар би унтаа. Таач. Би даахгүй. Би даахгүй. Оо. Одоо харин би дай. Би дай урамшуул хэллээ. Эхний пиццагаа үндсэн үнээр аваад 2 болон 3 дахь дунд хэмжээтэй пиццагаа 50% хөнгөлөлттэй үнээр аваарай. Би даахгүй нэ. Pizza Hut. За Баянат 2 одоо Gangbay гэдэг одоо хамтлаг гэж бол явах уу те? Тийм дуу хамтлаг гэж юм. Ер нь бол анхны яг үүсэл хөгжлөн гэвэл одоо Bluetooth Records инэрл хахаас явж исэн гэж би бол бодоод идэв. Тийм ер нь хүмүүс таниулсан Bluetooth Records. Түүнээс өмнө нь бол яг өөртөө хоорондоо ч юм уу тус-тустай бол хийх юмнуудаа игээд бол явж исэн үү? Дуугаа игээд. Тийм ер нь бол тэгэл 19 оноос хойш угаасаа сууж төгссөн тэгэл нэг анги байсан юм чи. Тийм тооч нэг сургууль сурч байсан. Яг Wanda Board болчихсон хэрэг. Тэгэл чицүү юм биш тест. Дуу хийж үзэх тэгэл за окей. Энийг болоод байгаа юм чи хойлоодсан оролдоод үзээ. Тэгэл оролдож үзэл тэгэл Bluetooth дээр очиод төлбөрийнхөө мөнгө дөрөөр бичүүлээл тэгэл. Аймаа бол өөртөө бичдэг гэсэн одоо зохиогоод аяа өөртөө зохиодог гэсэн үү? Үгүй аяг тэгэл YouTube-ээс сонсч бол таалагцаа явуулдаг жаа. Тэг бэлэн байгаа худалдаж байгаа л. Тийм заримдаа бол яг өөртөө бичиж шүү дээ. Тийм. Хамгийн анхны дүүл яг тоор яг хамтаа яг уран бүтээл анхны дуу чи яг ямар дуу вэ? Тэр чи аль нь лээ Two Towers туур лөө нэг сонир аим шиг юм байт юм аа. Тэр өөртөө цацсан шүү дээ тоор. Цацсан тэгээ цацчаад ичээд буцаад өөртөөсөө ичээд бас. Яагаад анхны болохоор жоохон дотоодд нэг алдаатай ч юм уу тийм бол байсан л бах тий. Тийм тэр чин тэгэл мөрөөдлөөрөө хийж байгаа юм чинь тэгэл юу хэлхийг хүссэн хамаг юм хэлээл клип мэлэм юм биш амар юмнууд хэлдэг. За энэ л ч боли. Тэгэл устгachсан хичээл. Тэг чи одоо нэг хосонд бол туршлага болчихж байна. За юу хоёлаа цааш энэ дээр анхаармаар юм байна гэдэг. За чиний яг өөрөө чи хийжсэн соло дуунууд одоо эсвэл одоо ингээд нөө Gangbay гэж хийж байгаа дуунууд ч юм уу те. Одоо яг энэ яг нийт гаргасан байгаа дуунуудаас чинь чанд яг өөрт чи яг за энэ дундаа би амар хайртай да. Эсвэл энэ дуу ингээд одоо гаргахын тулд гэдэг ч юм уу амар олон зүйл дурсамжийг бүтээсэн тэгээд чамд яг өөр чи нандинж явдаг нэг дуу бол байгаах. Тэгээд тэр дуунасаа хуваалцвал. Тэр юу штэ. Хайртай гэх нь хаашаа бүх дундаа л хайртай тэгэл голцоод хамгийн сүүлд хийсэн дуунууд айгу гой санагдал хайрлал явчт юм дөө тийм. Тэгэнгүүт зүгээр дурсамж бүтээсэн гэж ярих юм бол Scene гээд Gangbay хамтлагийн манай хамтлагийн Scene гээд дуу Bluetooth дээр очиж бичүүлээд инэрлэх гоё байна клип хийгээд тэгээ бид хоёр тал талаасаа нэг 300 мянга төгрөг гаргалуу та. Тэгэл таньдаг хүн амтнаас гуйгаал
тайз засна гэдэг объект засна гэдэг тийч нөгөө нэг студ төрөслөг мөнгө байхгүй 600 чи тал нь явчихж байгаа юм чи. Тэгэхээр за болий. Нэг баригж байгаа барилгын дээшээгээ зөвшөөрөл авахгүйгээр баригж байгаа юм одоо юу гэдэг үлээд ирж байгаа. Тэгээ дотор ходоо гэдэг нь хамгийн юм нь юу байгаа ш дүгж баригдж байгаа юм шиг тийм. Тэнгүүт тэрийг тойруулаад би өөрөө очиж ингээд дээшээгээ 40 питанаар 20 хэдэн давхарлуу ус зөөгөөд тэгээ доор нь юм урзаалт бишээ презент тавьж байгаа дээр нь усаа хийгээд тойруулаа баахан өнгийн скотчоор өөрөө ингээд объектоо засч масаад тэгээ нэг клип хийчихсэн. Та өөртөө ер нь бол тайз үзэрсээ тавьсан болохоор дурсамжтай гэж. Тэг клипчүүс одоо байдаг уу тийм байгаа. Тэрийг олж үзэх юм биш үү? Та яг сая хараад хайгаад үзээрэй зөө. Яаж гангаад ижээ яаж ур хөдөлгөөр гарах бүтээл гаргасан бэ те? Тайзлт нь сайн ажиглуулаас дүү тэндээс бол юм бол харагдах юм байна. Одоо чиний яг нийт одоо Монголын нийт артистууд дундаас ч одоо хамгийн дуртай, сонсох дуртай, үзэх дуртай артист юм бэ? Сонсох дуртай гэдэг юм бол антайгаа сонсч энэ Даашагийн хандлт багтай дуунууд надад амар сонь таалагддаг. Ер нь Даашагийн дуунууд тийм те. Одоо яг вайрал болвол ингээд хандлт ихтэй бүр ингээд амар явцдаг. Тэгээд хандлт багтай дуунууд нь бас байдаг бах. Тийм ялангуяа би нөгөө сүүлийн зөксөл гэдэг дунд нь амар дуртай. Ер нь бол Өөр дээшээ ч юм уу? Дээшээ Энэрл ахын зарим дуунуудаас нь сонсох дуртай. Тэгээд яг таг гэж бол орж ирэхгүй. Тэгээ би бол бас Энэрл ахт бол яг тэр нөгөө нэг хамгийн дуртай дуу үйлдэл нэг тийм гоё байдаг тал хэдэн та. Тэр дуу яг тэр үед ч одоо бидний үед яг л сонсдог байсан үеэс 14 5 он гэдэг тийм шүү дээ. Тэнгэж гарчихсан. Позитив яг эд 90 үе байлаа шүү дээ ч гэдэг. Тэгэл хамгийн сайхан байх нэг л кино моноос нь эхлэв тэ. За хайр дурлалын асуудал дээр чи юу нөрөө хэр романтик хүн гэж боддог вэ? Хэр романтик вэ? Юм гайгүй болох гэж боддог шүү дээ. Гайгүй болох. Романтик одоо яг ямар хүнийг романтик гэдэг юм бол би бол өөрийнхөө хэмжээнд гайгүй романтик байгаа байх л таа л гэж боддог шүү дээ. Одоо нөгөө хүнийхээ аль болох хариу үйлдэлээс нь хамаардаг ч юм уу те. Тийм л юмнаас одоо романтик үгүй юм жил холох л та. Тийм. Би бол бас өөрийгөө тэгж өөрийгөө романтик хүн гэж боддог. Романтик хүн гэдэг чинь нэг ясандаа амар мэдрэмжтэй л хүн байна үстэй. Хосохоо нөгөө хүнийхээ байр байдлыг би зүгээр хайртай хүндээ одоо юу гэдэг уучлалтгүй чаддаг, баярлаа гэж хэлж чаддаг байхыг л романтик байхын нэг хэсэг юм болоо гэж боддог шүү дээ. Ер нь бол үнэнгээ хэлцдэг байх байвал гэдэг ч юм уу. Тэрнээс бэлтгэсэлдэг мөхтөөч ер нь бол биш байгаад байгаа хаа. Тийм үедээ тийм үгүй үедээ үгүй уучлалтгүй хувьдаа уучлалтаа уучлалтай. Шулуухан тийм нялуураад тахгүй тэгээ шулуухан үнэнгээ хэлцдэг. Уучлаарай. За одоо минь хоёр ч гоё хайрцаглаа холбоотой байгаа хүмүүс байна шүү дээ. За анх яг хоорондын харилцаа нь яг яаж эхэлчихсэн бэ? Тэрнээсээ хуваалцвал. Өндгөн сүгээд нэг кино гарч ирсэн. Тэгээд гарч ирсэн юм шиг нэг санал тавиад за нэг юм Тэнгисгээд хүний дүр байна. Тэрэн дээр тоглох уу гэдсэн чи за тоглоё гэд очисон чинь минь партнер байсан. Тэгээд тэгээ яах вэ гэдэг шиг. Тэгэл хараад дурлсан. Тэгэл дурлал. Тэгээ одоо итгэл юу ярих вэ гэж. Тухайн үед бол яг тэгэл кино зургийн алтан дээр таалагтал тэгэл ерөнхийдөө бол харилцааныхаа суурь нь ер нь бол юм биш үү? Тийм шүү. Тэр одоо хэдэн оны үйл явдал гэсэн үг лээ? 2 жилийн өмнө гэрч. 22 он тий. Ер нь кино гэснээс бас өөртөө кино хийхдээ зэрэгцүүлээд бас ер нь олон кинонд бол тоглосон баг тий. Одоо Favway бас нэг кино гэдэг. Ер нь бол яг цаашдаа ч яг ер нь сүсийг яг жүжигчин мэтлээ төгслөө. Тийм musical actor гэдэг чинь нэг дуулна, бүжиглдэг, жүжиглдэг. Тэр үг төгс. Тэгэд ер нь бол яг нэг мэржлийнхэн даваа цаашдаа бас яг энэ киноны салбарт бол бас ер нь бол адилхан кинонууд ороод явах уу? Тийм. Одоо гэхдээ ер нь бол кино тоглоё гэсэн бодол бол алга. Гэхдээ бол гоё санал манал ирвэл кино тоглох ч бас гоё шүү дээ. Гоё хаан тоглолттой олон хоногийн натур бол гоё. Олон хоногийн натуртай гоё явах тийм. Би бас анаас төсөөлт нөө Favway саяны сүүлд гарсан кино байхгүй. Тэгээс би нэг 5 секундэл синд орж байгаа юм. Тэгэхэд л бүр өст хэцүү юм ч тийм чинь. Энд ингээл баах юм болоод тэр хүмүүс ч амар их цаг хугацаа гаргаад би бол ерөн цааштай би бол яг тэрнээс өмнө ингээ киног жоохоо за сүм тоглолч жүжиглүүлж байх гэж
боддог байсан. Тэр амар тийм гинүү хүүхдийн бодол байсан байхгүй. 5 секундын син аав гэхэд л бүр тэр сцен бол амар хэцүү мөлий. Тэр чи яаж нөө зогсохгүй зөө гад байхгүй. Шууд ингээл тэр ч бод яаж яваа нэг юм бэ. Аваал ингээ 2 минут туш бүгдийг ингээд дундаа ямарч хаадгүй явж байгаа байхгүй. Машаад. Тэгээл тэнгүүд нэг юм алдчихвал тэгээ буцаа шууд ихнээсээ эхэлдэг. Тэгэл яаж яхад би чадахгүй тэгээд би юус нэг л үг хэлж байгаа байхгүй. Хайраа гэд хамгийн чухал юм тэр байхгүй. Тэгээ нөгөөтөө хэлчихдэг. Нөгөө найруулагч нэг чамаас ингээд яг гоё ориг юм гарахгүй байна. Наатаа гоё ирлээ. Хэцүү мэлээ. Би тэгээ дахиад за ядаж сурдгамаа гэхэд тодорхой хэмжээнд бас нэлийн туршлагаас сургалт ч гэдэм юм уу тийм энгийн юмнуудыг бас ер нь хуримтлуусны дараа л кино миноны нэг ганц 2 дүр гэж бодно гэхээс бол тэрнээс бол наа түүхэн юм гэдэг бол мэд кино бол үнэхээр хэцүү юм билий. Тэгээд жүжиглэхийн хувьд бол тийм бүр яг кинон дээр яг ажиллана гэдэг бол тийм бүр адилхан хэцүү байгаа шүү дээ. Тийм бүр хэцүү шүү дээ. Камермен, зураглаач, найруулагч ч бүр маний дэс илүү юм хийж байгаа гэсэн юм. Тийм шүү дээ. Тэгээд мэдээж байнга ажил ингэ сайн сайхан байхгүй заримдаа бас ингээл зөрчилдөөтэй үе муу бол гарч ирнэ шүү дээ. Хийсэн ярьснаас өөр байна. Тийм. Тэгэл өчнөө цаг зав гаргаад мөнгө төгрөг өөрөөл хийсэн кинон хүмүүс үзэхгүй байх юм бол тэгэл тэр чинь тэгэл хагас жилийн хөтөлмөр нь нойр холоосаал гэр орондоо очихгүй байж ирсэн тэр бүтээл нь хүн амт үзэхгүй тэг таалагдахгүй бол бас муухай. Тэгэл тэр одоо гамбл штэ аим гамбл тий яг ялангуяа ашиг орлого олонгод тэр бол тий дижиталаас яг үнэхээр гоё кино хийчлээ гэж бодчихсон бас нэг юм тэр нэг хамт гарч ирэх хамт давхцах одоо цацах одоо юу нээлттэй их гэдэг тэр үед бас амар чухал юм шиг л шүү дээ. Тийм нээлт мэл чухал юм байна л. Би бас сүүл сайн нэг ураг цууц гэдэг нэг кино хийсэн тэгээд ямар ч маркетинг хийхгүй байсаар байгаа одоо тэгээд хүн амт үзсэн юм үзег юм мэдгүй. Ямар ч гэсэн тажиг кино болчлоо гэж бодсон өөрөө. Нээлт мэлт маркетинг одоо фавэйн дөрвшил маркетинг гэсэн юм байна. Одоо миний бод тэр дөрв чи ийм байхгүй. Киноныхаа нээлтийг сайн хийж байгаа шүү дээ. Гол нь бол 11 сард лөө 12 сард цацах хэрэгтэй байсан кино байхгүй. Тэгээд яг тэр үед нь Grimix-ийн тоосон кино цацагдсан. Тэгээд энэ чинь яг нөгөө нэг ямар нэгэн байдлаар Grimix фавэйд чинь нөгөө үзэгчд гэх юм одоо нөгөө хандлтууд нэг ижлэхэн үеийнхэн байдаг. Тэгээд аудиенс нь. Тийм аудиенс нь. Тийм болохоор ингээд зөрүүлээд ингээд нээлттэй орой хойшлуулаад ч юм уу. Би бол тэгж бодсон. Тэгээд тэр зүйлсүүдийг бас амар анзаарч яах ёстой л юм л нарийн юм байлээ юу юм. Тэр дөрөв айхтар. Тэр дөрөв бол Жими бол амар. Та яг их сургуулийн ер нь бол найзууд гэж байна. Маа дээд ангис шүү дээ. Тийм үү. Яг маа дээд Исмэн гэж яддаг шүү дээ. Яг нэг ангид хичээл ордог. Тийм анги. Бас. Тэгээд чи болохоос энэ кинонд ер нь саундтрак дээр нь хийсэн тий. Тэгс гоё дууссан мөлий. Баярлалаа. Киноны хувьд бол бас яг дуутай нийлээд бол аавс. Киноны маркетинг хийгээд аав. Айлсэлд. Киногоо ярьсан хэлжлээ шүү. Хүлээх өрөө мөнгө төгрөг аваагүй шүү. Мөнгө төгрөг өгөөл яах вэ? За киноны хувьд бол түлд юм байна. За яг уран бүтээлийн хувьд хамгийн сүүлд ямар уран бүтээл гаргасан байгаа вэ? Сүүлд Минофт 2 юунд Red Hoodie гэдэг нэг дуу цацсан. Тэгээд хандлт нь айгуу сайн явж нэг өдрийн дотор 200 мянган хандлт авсан байна. Тэгээд одоо тэрний клипийг бас хийх гэж байна. Бид хоёр нөгөө зүгээр ярьж байгаа л хоёлаа лайв хийж байгаа дараа нэг дуу хийж үзэх үү гэдэг хийж байгаа лайв хийж байгаад тэгээ нэг дуу хийж үзсэн. Бас гоё л. Тэгэл бид хоёр яг амьдралын энгийн нэг өдрүүдийн л нэг л дээ. Тэгэл цуг суугаал дуугаа игээл нэг тийм л. Тэгээ киноных нь слэж. Дууных нь яг утга нь болохоор тэгвэл яг өөрсдөө чинь яг одоо байгаа амьдралаа л дуусан. Тэгээ чи тэгээ шууд лайв явж байгаа шууд гарсан дуу гэсэн үг үү? Одоо тэгвэл тэрнийхээ клипний ажил дээр. Клипний ажил хийж байгаа. Клипэнд хоёр өөрсдөө. Тий өөрсдөө тоглол тэгэл. Одоо удахгүй бас нүрээ угааж байгаа л тэгэл орно. Нүрээ угааж. Нөгөө хувцас өмсч байгаа. За тэгвэл удахгүй бас яг Мино гангаа хоёр минь бас яг өөрсдийнхөө төлөө дэйли гэж хэлэхэд бол ер нь бол зүгээр бах тий. Тэгээ чи ер нь хэр өөрийгөө найраа сайтай өнгөж боддог вэ? Найраа сайтай. Хүн толтол нь найр. Яг зануул тэгэл. Зануулаа. Тэг яг одоо тэг энийг энэ охиныг л яг найраад тийгээд найруулаас. Тэгээд найрцуулаагаас тий. За. Ер нь л найраа сайтай. Сайн бах уу гайг шүү дээ. Аль болох тэгэл харж байгаа л. Тэр үед нэг тэр үед нь тэг нэг л. Ихтөө ер нь л найраа сайтай байх хэвээр. Би зөв үннээ л хэлчихдэг. Тэгэл үннээ хэлнэ гэдэг чинь тэгэл найраа юм шүү ер нь. Эсвэл худлаа хэлхийг найраа гэх юм уу? Үгүй. Тэгээ үннээ хэлэх чинь зүг байхгүй. Битээ би бас ингэж боддیں۔ Нөө. Яг л үннээ хэлж чинь гээд одоо жишээ нь хэлнэ шүү дээ. За чи надад ингээд үнэхээр надад ингээд тэр байдалд чинь ингээд таалагдаад байна гэд нөгөө хүн чухал нь бас итгэх үгүй юу гэдэг юм байгаад байгаа байхгүй.
Тэгэхээр бас нөгөө хамт давхар итгэлийн төрүүлнэ гэдэг чинь бас найраа нийл шийдэх юм. Нарийн шийтэй. Тийм. Тэр бол адилхан л бодолтой. Эртөө ер нь бол тим юм дээр бас үнэнгээ хэлээд явж ивэл зүгээр найраа бас сайтай байх хэрэгтэй. Гэтэ яг нэг түнээ олцсон бол хамаагүй шүү дээ. Тийм шүү дээ. Тэгвэл тэгэл найраагаа хадгалахгүй да гэж байгаас. Гэхдээ тэр чинь тэгэл уурлаж муудалцах үед байна тэгэл. Тэр бол хүн чинь найраа орно шүү дээ. Асуудал гэсэн. Тийм. За одоо ингээд одоо хосын харилцаан дээр ингээд харилцаа дөнгөж эхэлж байгаа ч юм уу эсвэл ингээд дөнгөж эхэлж байгаа заяа. Тэгээ мэдээч ингээд нэг нэгэндээ зориулж өөрчлөгдөн гэдэг юм бас юм байдаг шүү дээ хүмүүс дээр. Одоо жишээ нь за би энэ үнд ингээд энэ үнийг ингээд хамт байхын тулд би ингээд энэ зангаа жоохон даръя да гэдэг ч юм уу. Чи одоо жишээ нь тэр алхмыг өөрөөсөө эхэлж хийх үү эсвэл одоо нөгөө хүнээсээ бас ингээд хамт адилхан өөрчлөлтүүдээ хийгээ яваасаа гэж үздэг үү? Ер нь яг яадаг вэ? Ер нь бол зөндөө сонсч ирсэн. Тийм нуугаад явах тий. Миний төлөө өөрчлөгдөж чадах уу гэдэг юмыг энийг ингээ өөрчилж чи тийм зантай гэдэг юмыг бол нэг биш удаа сонсч ирсэн. Гэхдээ тэрийг бол шууд ингээл өөрчлөлтгүй юм бэлээ. Үнэхээр хамт байхыг хүсэж байгаа хайртай л бол нөгөө нэг төвчин гэх юм уу? Төвчж байгаа л төвчж явж байгаа л тэгэл сүүлдээ нөгөө төвцсээр байгаад гаргахгүй нөгөө нь заан өрөө гаргахгүй ингэж байсаар байгаад нөгөөтг нь ингээ идэгчдэг юм шиг үлээ. Өөрчлөлтгүй гэхдээ яг үндс нь бол байгаа. Гэхдээ бол төвцсээр байгаад нөгөөтгөө мартдаг юм байл. Тийм шүү дээ. Ор үндэсгүй алга болно, шууд алга болно гэж бол байхгүй. Тийм. Хичээх юм да. Ер нь бол бас. Тэгээ гол нь чи тэгвэл тэр алхмаа бол тэгээд өөрөө яг үнэхээр хамт бай гэж бодсон хүн дэр бол тэр алхмыг бол одоо суурийн тавина гэсэн үг шүү дээ. Алхмыг бол эхлүүлэхэд бол нээлттэй л юм байна тий. Тэгэхээр ер нь тэгээ хайртай хүнийхээ төлөө өөрчлөгдөж чадна гэдэг чинь эрчүүд хэлхийх ажил шүү дээ. Ер нь бол нөгөө хүн нь өөрчлөгдөхгүй л яг. Бас тодорхой хэмжээнд би бас адилхан өөрчлөлтүүдэд хамт хоёр талаас нь хийхдээ бол харилцаа улам өвчтөй болдог байх гэж боддیں۔ Гэхдээ би нэг юм хэлмээр санагчлаа. Хайр дурлал гэдэг чинь бол өөрчлөлт бол биш шүү дээ. Хайр бол хайр шүү дээ. Тэгэл нэг хайртай бол хайртай л байдаг шүү дээ. Тэгээ ер нь бол тийм л дээ. Тийм би бол тэгвэл яг тийм ээ. Хайр гэхээс илүү зүгээр яг анх харилцаа эхэлж байхад л гэх юм байна шүү дээ. Тийм ер нь бол тийм ээ. За тэгвэл чи яг одоо хүртэл ингэ явж байхдаа зөө өөртөө илүү юм зөгцөх одоо өөртөө сайн хүнийг сэтгэлтэй хүнийг гэж харж ирсэн үү эсвэл чи яг өөрөө л яг татагдсан тэр хүнийхэн төлөө ер нь бол явж ирсэн үү? Яг хайлна. Хоёр дахь нь. Тийм шүү дээ. Хүн яг дээд адилхан юм байна. Гэтэ ингээд бас урт удаан хугацаанд харах юм бол чамд бас юм сэтгэлтэй хүн чи бас олон хантай л энэ. Урт хугацаанд аа. Тий. Халамжтай байж гэдэг юм уу? Тэгэл өөрийнхөө тоочгсон өөрийнхөө хамт байхыг хүсэж байгаа хүнийхээ урт хугацаанд л байл та. За ер нь тийм ээ өөртөө итгэлтэй байх хэвээр. Би өөр юу яриад би одоо яагаад. За. Тэгвэл ойр зүрийн амьдралын талаар бол тийм юм байна. Утгагүй тоглолтоо хийх гэж байгаа юм байна. Тийм. За энэ болохоор ингээд ойлоо саний хүртэл ярьсан юмуд ингээд зүгээр ойр зүрийн яриа, ерөнхий зүйлсүүдийн талаар ярьж байгаа. Ярьлаа. Бацалт юм тий. Би бол одоо жижүүрийн яриа л гэдэг юм да саний яриануудыг бол дугаараатай хэлдэг. За одоо хат ток юм байна. Одоо хамгийн чухал хэсэг буюу халуухан хэсэг гэж үүдээ. Хоёр хэсэгтэй байхгүй. За хоёр дахь нь халуухан хэсэг гэж байгаа. За энэ халуухан хэсгээр болохоор мэдээж асуултууд нь аль болох нэг илүү сони өмнөх зүйлсүүдээс нэг юу болно гэсэн үг байхгүй. Хүндрэл гэсэн үг үү ч гэдэг юм уу эсвэл дотгошоо болж ирнэ гэсэн үг. Тэр энэ хэсгийг бол эхлэе зэ. За халуухан хэсэг. За. За хоёулаасаа ингээ хайр дурлалын талаар зөндөө ярьлаа шүү дээ. За. Тэгээ ер нь бол чи ингээд айгүй товчхон л өөртөө ингээд яг өөрийнхөө орол тайлбарлаарай. Хайр дурлал яг хайр гэж зүйл чиний хувьд тодорхойлвол яг. Тодорхойлвол Яг үгээр хэлж тодорхойлох юм бол үгээр хэлж тодорхойлох юм бол хүн болгонд яг нэг ойлголт нь бол өөрөөр өгдөн шүү дээ. тийм. Миний одоогийн яг ойлгож байгаа энэ бол гэхдээ өөрчлөгдөх байх гэж би бол бодож байна. Яг одоогийн төвшөнд бол би амар тийм юу л гэж бодож байна. Миний одоогийн нөгөө нэг хайрыг ойлгох ойлголт бол яг төсөөлөл юм байна. Яг төсөөлөл гэдэг үгийг хэлмээр санагдаж байна. Гэх юм уу? Одоо яагаад гэвэл хайртай хүнтэйгээ би тэгнэ, ингэн
одоо ирээдүйн төлөө төсөөлөн тэгээ хайр гэж яг ийм юм байна да гэл одоо ямар нэг үйлдэл болгоноос хайрыг мэдрэх ч юм уу. Тэгэл төсөөлж байгаа зү. Энэ ингээд хайр юм байна. Одоо энэ яг оновчтой хариулт өгч ядсан уу. Тэгтээ зөв би бол яг ойлгочлоо. Одоогийн цаг хугацаанд дээр л тийм байна. Одоо энэ яаж ч өөрчлөгдөж ингээд юм цаг хугацаа өнгөрсний дараа ямар ч өөрчлөлтийг өөр нэг нэвтрүүлэх төр хэлэх юм байна. Одоо ийм гэсэн үг шүү дээ. Биний ойлгосноор бол одоо энэ үнтэйгээ ирээдүйд ийм зүйлсүүдийг ингээ хамт бүтээлцэн гэдэг амар олон ингээд асчралтай тийм баяр хөөртэй тийм ирээдүй хүлээж байгаа гэдэгт нь чи одоо амар баярлж байгаа. Тэгээ тэрийг ингээд яг одоогоор яг хэлийг ивэл хайр гэдэг бол тийм их үг гэдэг. Төсөөл. Сайхан төсөөл. Тийм шүү дээ. За. Одоо Мино. Өглөө Миногийн талаар жоох ярилцъя. За, Миногийн хамгийн хайр татам тэр зам ямар зам бэ? Мэдээж амар олон л байгаа. Амар олон л байгаа л да. Тэр чигтэл ер нь бүх юм л хайртдаг. Тэгээд зүгээр нэг юм шууд зурсан нэг шууд орж ирсэн юм болохоор зам биш ээ. Тэр одоо нэг Үйлдэл ч юм уу? Үйлдэл одоо тэр одоо царайн дээрх одоо юу гэх юм хэлбэрний өөрчлөлт гэх юм уу. Яг хамарных нэнд нэг ярьсад байхгүй энэ хоёр. Гэхдээ яг миний л хажууд гэж нэдэ. Тэгээ энэнгүүт энэ хоёр хайрсан ингээд таталддаг байхгүй. Тэнгүү тэр амар хөөрхөн тэгээ би тэрэн дээр дандаа өмсдөг. Хамаагүй шүү дээ болно шүү дээ. Юу ч хийж болдог байхгүй. Хүний хайрыг чинь юу ч хүргэж болно шүү дээ. Тэгэл хийж байгаа одоо гаргаж байгаа царайны хувирлч гэдэг юм уу? Эсвэл инээдэн ч гэдэг юм уу? Янз янз гэдэг юм да. Окей. Зан гэвэл харин байгаа. Яг Зан гэвэл одоо шудраг гэдэг ч тийм юм. зүгээр ингээд сууж байгаа л намайг улсаат хэлнэ өөр хүн амтантай уулзаад ингээд ахч байна, ихч байна, тэгэл дарга цэрэгч байна бүгднтэй нэг сууж байгаа л шууд л яг үнэнгийн л таг гэж хэлнэ. Тэгээ тэрэнд нас амар байт юм. Би ч өөрөө шууд хүн амтан гэл нөгөө хүн айгүйх бодож харцдаг болохоор тэгж чаддгүй. Тэгэл яг миний дутуу нөхөл таа гэл хэлчихвүтэн дотроо ингээл жинхэнэ нөгөө шарагдж байгаа ч гэсэн тэгэл заа. Үнэхээр сүултэн тэгэл баярламаар л байдаг. Шудраар хэлнэ гэдэг чинь бас олон давуу талтай байхгүй. Одоо хоёрын харилцаан дээр ч гэсэн ингээд нэг болохгүй ч юм уу те. Мэдээж асуудал юм чинь бас янз янзтай л юмтай байна. Тэгээ болохгүйгаа асуудал дээр ч юм уу шууд ингээд таа гэ за энэ дээр юм байна. Ингээд надад тэр нь ингээд таалагдахгүй нэг хүн тэрийг ингээд шууд илэрхийлж гэдэг чинь нөгөө хүн дээдс амар амар санагдал гэж би боддтой. Тэгэхгүй бол зарим хүн чинь ингээд янз янзтай ингээд ягаад ч байгаа мэддэхгүй ингээд юм хэлж ярихгүй тэгэл байгаал тодорхойгүй байгаад байдаг. Чууруулаад байдаг өө. Тийм байгаад байвал бас аюу хэцүү санагддээ юм аа. За тэгвэл эсвэргээрээ ингээд энэ жоохоо ингээд тийм дээ гэд боддог тийм үйлдэл ч юм уу зам байна уу? Нүн болоод байт юм да тэгээд. Зан гэвэл юм орж ирэхгүй. Зэрэг шууд сая зүгээр асуулт асуунгууд чи шууд бодогсноо хэлээд байгаа шүү. Зүгээр бит хоёр цог байх юм бол өглөө сэрдэг байхгүй юу? Тэгээд хөөе сэрээ чи хараа. Үгүй чи өөр төрүүлээ сэрээ. Тэрэн дээр жоохон төрүүлээ сэрчүүл өгнө. Надаас уг төрүүлээ сэрчүүл. Окей. Тас үнэхээр бас хайртай л муулахгүй тийс ийм зөв. Би асуусан бол шууд л ч таа манай хүн бол ингэж жоохоо хаяатаа ингэж жоохоо түргүүртэй байт юм аа тий. Тэрийг бас ойлгох гэж ингэж тэгдэм мэд. Надад ч гэдэг манай хүн ч гэдэг юм байхгүй л тий. Зөв жишээ авч ярих тийм байхгүй. За. За та хоёрын ингээ одоо хамт бүтээлц одоо аим гоё олон дурсамжууд бол байгаа шүү дээ. Яг ингээ асуухад яг орж ирж байгаа тэр гоё дурсамжаас хаалцвал. Бит хоёр нэг би камри гэдэг машин ундаг гэсэн. Тэгээд хоёулаа зүгээр хөдөө явж дугаалаа гээд өнгөрсөн блүү хэдэн оны 100 билээ. Үерхэд нэг жил болж исэн баха. Тэгээ шууд хөвсгөл гараа явсан байхгүй. Тэгээд хөвсгөл явж явах замдаа няцаад нөө тэрхийн цагаан орон дээр очиж хоноод тэгээд тэр үрч битүү майхан зайхан. Тэр нэг майхантай очиод майхнаа барайл амар нормор тэр амар хоол молоо хийж идэл байж байгаа л унтдаг байхгүй шүн. Тэгэл хоёулах нь байгаа шүү дээ. Тэгээд эргэн тойронд ямар ч юу байхгүй. Тэгэл ерөн жоох ингээл нар жаргаал ирсэн чи би жоох харанхуугаас айгаад идэх талтай байхгүй. Тэгэл ороод унтаал байжсэн чинь бороо ордын. Тэгээ бороо орсон чинь нөгөө нэг тэр яг хонхорхой газар хүн буухгүй байгааг нь гайхаад байсан чинь хонхорхой газар байсан юм билээ. Тэгээ доовор бах ус орж ирээ. Чихтэл юм биш. Бүр амар ус орж ирээ. Тэгээ нөгөө нуур нь ингээд түрж намайг авч явах гэдэг юмсан. Яа. Тэгэл айгаал шүн 3 цаг төлөө хоёулахна
амар усан борооноор бүр ингэ шалгад нортлоо хөнжил мүнжлөө аваа тэгээ буцаад хот руу ирсэн байт юм аа. Тэр л жоохон хөвгөлтэй санагдчих шууд орж ирсэн чинь. Шүн бол тэгээ шууд буцсан юм уу шууд нааш. Шууд буцаж. Тэр тэгэл баг одоо шууд эндээс гарангуудаа нэг тийш явах уу гэвэл явж мэднэ. Энэ шууд яриад халуун дээр баг гэж явчих. Пак гэж яриад ярьсан даа. Тэр цаа нурд чи харангаар явсан юм шүү дээ. Тийм. Тэр явын гэтэл ялч байгалийн тогтцсон уулна гоё шүү дээ. Хорын тугаа муугатай байхаа. Тийм. Тэгвэл тийм ээ адлын хөдөлтөд өнгөрсөн гэдгэр бол сая би буруу юм ярьсан уу? Дурсамж уу? Хамгийн амар хүм уярмаар дурсамж болно шүү дээ. Хамаагүй. Тийм. За анхны хайр гэж одоо байдсан шүү дээ. Хүн болгонд одоо бай. Одоо чи тэгвэл яг анхныхаа хайр зориулж дуу хийжсэн үү? Яг анхны хайраа бодож. Тэр дуугаа одоо бол тэр дуу нь хүмүүс сонсож болохоор байгаа. Болно. Ямар дуу үйдэг вэ? Могжоохон хүү гэдэг. Могжоо хүү юу? Тийм үү? Тэр чи одоо тийм байх. Анхны шахав үст. Тийм ээ. Ер нь ихний яг нөгөө нэг танигдчихсан дуунуудын нэг шүү дээ. Могжоо хүү гэж. Тийм. Нэгт ихнэх шүү дээ. Тийм ба. Тэгээс сийн ганцхан байдаг баха. Могжоо хүү бол тийм ээ. Би ихтэй тэрийг бас анхны нэг дуу. Тэр чи зүгээр нэг хайрын дуу шүү. Тэгвэл яг зохиосон хүнийх нь хүмүүсийнх нь хувьд бол ийм бодолтой, ийм утга санаатай дуу бол байсан юм биш үү? Анхны ярийн тухай дуу юм байна. Тий. За буцаад одоо юу орё. Сая хальт анхны ярийг асууж үзлээ. За та хоёр ер нь ингээд асуудалтай ч юм уу? Яг тийм хэрүүл маргаан тиймхүү одоо үе гарч ирвэл асуудлуудаа яг яаж шийддэг вэ? Чи яг ямар арга хэмжээ авч ямар шийдвэр ямар үйлдэлийг эхэлж шийддэг вэ? Одоо ярилцдаг ч юм уу те? Муудал цул уу? Тий. Тэгэл ярилцъя гэдэг шүү дээ. Тэгэл эмхтэн ч мэдэн шүү. Тэгэл гомдол уурлал ярихгүй байна. Тэгэл тэр үед яа. Тэгэл би ингэчлээ гэж сайн тайлбарлаж хэлээ. Шууд үзүүлэх гэж. Эхлээд сайн тайлбарлаж хэлнэ. Тэгээд бүх муу бодлыг байхгүй болгож жагаад тэгээд тайвшруулж жагаад ийм баггүй юу, тийм баггүй юу уучлаарай. Тэгэл эцсийн дүн дээр уучлаарай штэ. Тэг бас үзэж байгаа би бол нөө нэг одоо энэ тал дээр арай юм идэхгүй байгаа дүүнерт л гэж хэлмээр байна л да. Ер нь бол аль болох нөгөө нэг ярилцсанд чинь ингээд юм болгоны бас ингээд гоё зангилаа тайлбар болж өгдөг байхгүй. Тэгэхээр яг хосын ярилцаанд ирсэн юм асуултын үед бол мэдээж гарна хүн болго яг тийм сайн сайхан үерхэн гэж бол байхгүй таа ба. Тэгэхээр ингээд ярилцчихвэл амар сайн. Бодлоо хуваалцах. Eternal Sunshine of the Spotless Mind гэх кинонд гардаг штэ. Хэлдэг штэ. Эмхтэн ярилцсан хайртай хүнтэйгээ бодлоо хуваалцна гэдэг чинь дотн харилцаа штэ. Гэл үнэхээр дотнохыг хүсч ивэл ярилцаал ойлголцсон гэдэг чинь хамгийн тансаг шийд штэ. Зарим үед бол яг тэгээд хүмүүс чи янз янз үдэн ш за ингээд түр ингээд өөрийнх нь юуг нь үедөө гэдэг ч юм уу. Би бас яг тэр ихтэй бас хүн дээр л байдаг л байх л та. Гэтэл аль болох ингээд ярих гад үсчихвэл тэр асуудал илүү хурдан шийдэгдэн. Юм ингээд хоригдлогтаад байхгүй. Тэр хоригдлогтаад байна гэдэг чинь бас тийм гой байх хугацаагаа их болгохын тулд тэгэл хурдан асуудлыг шийдэх хэрэгтэй гэх юм. За. Өмнө одоо ингээд үгч байгаа салж ирсэн байгаа шүү дээ. Чи яг боддоо яг мэдээж тэр үед бас амар хайртай л байсан баг. Тэгээд тэр хайр чинь яг ингээд яаж ингээ уусч одоо юу гэх юм дараагийн үедээ ингэж бэлэн болдог байсан бэ? Дараагийн үе гэдэг нь ингээд мэдээж дараагийн хүн хайрлахад одоо ингэ чамд одоо би ингэ бэлэн боллоо доо гэдэг үе байгаа шүү дээ. Чи тэр зүйлээс яаж ингэж давран тулж явдаг байсан бэ? Тэр жоохон өсвөр үеийнх ч яах вэ? Хөөрхөн болгоно л тэгэл илүү хөөрхөнлүүл. Тий, тэр үед бол яах вэ? Тийм. Одоо яг миний энэ зохиож байгаа өргөжлүүлж байгаа бүтээж байгаа амьдралын яг эсрэг зүйл гэх юм уу? Одоо нөгөө нэг ойлголцохгүй удах, юм бодоод удах, гомдоод удах, хэлхийг хүсгээ болоод удах. Тэгээд хоёр талдаа хоёр өөр юм бодоод удах гэдэг чинь шарах ингээд шархалж штэ. Хор тавдраар ярив. Ингээд хувирсан эсвэл гомдсон, ууралсан, бухимдсан ярихыг хүсэхгүй байгаа бүх зүйлүүдээ ярихгүй ингээ байх юм бол тэр хор тавдар болоод тэр хайр үхдэг гэх юм уу? Хор тавдрыг яаж эмчлэх вэ гэдгээч аргаа олохгүй явж байгаа тэр хор тавдар тэр хайр гэдэг хүн болвол саяны миний дурдсан зүйлүүд хор тавдар болж очдөг. Тэгээд тэр хор тавдар нь хавцаар явж байгаад нийл мэтгэд нэг харин нүгцсэн байдаг.
Нэг л мэдгээд. За ингэчлээдээ гэсэн юм бол байхгүй л гэж боддоо ч юм. Сэтгэл гэдэг бол төсөөллийн хоосон зүйл те. Ер нь бол байдаг. Гэхдээ бас саяны ярьж байгаатай адилхан нэг мэдгэд л болдог зүйлүүдийг л амьдрал гэдэг юм шүү гэж бодсон. Тэгээ хоримтлагдаад тэр ч одоо ингээл тэр зүйл нь ингээл улмал яг хөө мэдээж баг хэмжээнд баг байгаа дээрчсэн чи бас ингээд бодож байгаа шүү дээ. За болох байл үдээ гэдэг ч юм те. За болохгүй явандаа гэл тэгсэн мөртлөө тэр зүйл нь ингээд хоримтлагдаад яваад байвал хизээ нэгэн цагт ингээд яалтчгүй. Цаг нь ирэхээр хизээ нэгэн цагт биш. Цаг нь ирэхээр яг ингээд яалтчгүй болд юм байна. Тийм. Тэгээд нэг юм зүгээр нуулгүй хэлэхэд тим амьдралч байх те. Зүгээр тим ингээд хор тавдартай гэж бодъё заяа. Тэгэж ингээд явж байгаад энэ миний амьдарч байгаа амьдралаас гой зүйл байгаа гэдгийг олж харах. Эннээс гэдэг бол өөр гэсэн үг шүү дээ. Арай өөр. Одоо нэг хор тавдартай хайр гэдэг зүйл нь хор тавдар тусцсан ингэж явж байгаад fuck эннээс гой амьдрал байд юм байна гэдгийг мэдэх. Гэл хэлчихэ зүгээр. Тим мэдэх болвол тим зүйл гэж би хэлмээргүй. Зүгээр л мэдэх. Тэгэл үлдсэнийг нь өөртөө өөртөө хороол ойлгохгүй дөө. За. Окей, тэгвэл минут хоёрч одоо ингээ харьцангуй нээлттэй одоо нэг open relationship тийм шүү дээ. Нээлттэй байдаг. Тэгээд тийм байхын чи яг ингээд нэг сөрөг зүйлсүүдээс нь хэлвэл хуваалцвал. Аль болох хоёр тэрийг ингээд өөртөөсөө гаргаал явж л байгаа хэл та. Эсвэл өөртөө яг тэн дээр ингээд нэг тийм амар ач холбогдол өгдөггүй ч юм уу. Анх бол өгдөг байсан. Битүүрийн харилцаа ер нь бол амар эмзэг ихсэн. Бусдаас хараат мөртлөө маш эмзэг ихсэн. Тэгэл анх бол амар ингээд яан тэгээ хэлчих, ингээ хэлчих тий. Тэгэл ер нь амьдралынхаа миний энэ олон талд байгаа энэ амьдралуудын айланд ч хэр халдаахыг би хүсдэг үл дээ. Тэгэл анх бол эмзэг байсан. Гэхдээ одоо бол нэг хүмүүс ч гэсэн тэгэл цаг хугацаа ирэх тусам тэгэл ойлгож байгаа байлгүй дээ. Тийм юу ч ойлгох таа. Үгүй ойлгоно гэдэг нь яг тэ нөө хоёр дээр нэг тийм аль болох сөрөг зүйлсүүдийг ингээд мартагдана гэх юм уу? Одоо угаасаа л ингээд хоорондоо холбоцсон хүмүүс юм байна гэдгийг нь ойлгочлоо байхгүй. Тийм. Ерөнхий бол тийм. Тэгэл хүлэн зөвшөөрөгдөх нэг сэтгэл зүйч хэлсэн байсан шүү дээ. Хүний хамгийн туйлын хүсэл бол мөнгө биш, аз жаргал биш, зүгээр л хүлэн зөвшөөрөгдөх гэдэг зүйл юм байлээ. Одоо л харьцангуй тайван байна уу? Ер нь бол тийм байлээ. Тэгээ би бас ер нь бол харж үз хоёроо ч бас нөө өөртөө хамт бас мэдээж дуу муу гаргас тий. Тэр зүйлсүүдийн одоо хандлт гэх юм уу, хандлага ч айгүй сайн. Одоо бол айгүй гоё байл болсон байлээ. баярлалаа. За тэгвэл яг тэр нэг хэцүү байсан үед бол би бол чинь бро ингэж бодож байгаа байхгүй нэг яг би өөр дээрээ бол тийм зүйлсүүдийг бол хүлээгээд авчээ. Гэтэ би нөгөө хүндээ бас амар бодох байхгүй би. Жисэн тэгдэг байсан. Аль болох нэг энэ хайртай хүндээ ингээд бас тийм зүйлүүдийг ингээд хүргмээргүй байна гэдэг ч юм уу. Тэрнээс ингээд хоол ойлгомоор байна гэд тийм зүйлийг би бол бодох бах. Тэгээд тоо гэтээ яг тэр үед ингээд ирж байгаа тэр зүйлсүүдээс яаж ингэж өөртөө гой салгаж үлүүлдэгс хоорондоо илүү ингээд битээр зүгээр би биндээ хилдэг ганцлаг байсан. Хамгийн гол нь хоёулаа хамт байж тээ. Тэгэл бусд нь юу гэсэн ч хамаагүй тэгэл бүх ертөнц чиний хэсэгдээс зогссон ч би чиний талд байна. Тэгэл хэлсэн дээ. Тэгээ ингээл бодоходсон бас энэ чинь тэгэл бас ярилцлаа. Ярилцах. Яг л нөгөө түрүүний ирсэн дотн ярилцаа гэдэг чинь тэгэл энэ яг одоо энэний хүчин дээрс ингээд бас хүмүүсийн харилцаа тогтож үргэлжлэж явдаг юм бас жишээ. За. Окей, тэгээд хайр дурлалынхаа талаар бас нээлттэй бодож сансан зүйлсээ бүгдийг ярьсан чамд бас баярлалаа. Тэгээд яг хөө мэдээж сонирхож ирсэн хүмүүсээс байж байсан байх. Ялангуяа мино гангаа хоёрын харилцааны талаар энэ хоёрыг эхэлжсэн зүйлсүүд нь энэ байна. Тэгээд айгүй аз жаргалтай явж байгаа, үлгэр жишээ болж байгаа гэж бол би хоёрыг бол боддоо. Тэгээд бас гангаа гэлбэй хамтлагийнхаа бас одоо удахгүй болох ч 5 сарын 24-нд гэсэн тийм. Тийм талбай тоглолтод нь бас амжилт хүсье. Тэгээд бэлтгэл ажил гээд одоо бол бас лээ завгүй явж байгаа юм байна. Тэгээд бас цаг заваа гаргаад хүрэлцэн ирсэн чамд бас баярлаа. Тэгээд одоо нэвтрүүлэг болохоор тэгээд мэдээж бас гарын бэлэг гэж бол байгаа. За гарын бэлэг пицца хатын зүгээс өгч байгаа гарын бэлэг байгаа. Дотор нь болохоор тэгвэл ч хатахнууд нь харуулж. Тэг чи энийг юу гэж бодож байна? Хоолны сав юм уу? Халуун барих юм уу? Хоолны сав мөн зөв. Гэтэ мань над ч анх мэдээгүй би ингээ бүгдээс нас бүгд мэдээлэлсэн юм байна л да. Хоолны сав халуунаар барьтай хоолны сав. За энэ дээр болохоор
мэдээж нэлээд дэвтэр байна. Тэгээ үг одоо үгээ зохиох ч юм уу те. Тэр зүйлсүүдээр бас ашиглаарай. За мэдээж цааны аяг байна. Тэгээ өнгөтлөө пицца хатын бас мерч байгаа шүү. За бодоолко. За тэгээд эрхийн бичгэн пиццатаа судалтай авах эрхийн бичиг. Тэгээд стикер бас байгаа. Энийг бас ашиглаад ч юм уу эсвэл бас өөр хүнд биелгэлдэг ч юм уу. Заавал ашигла гэж шалтгаалгүй. Гэх мэтчин зүйлс дээр бол байгаа Энийг шүү. ашиглах юм байна амар хэрэгтэй юм. Тэгээ халуунаа хоолносоо бо. За ингээ бэлгэн. Өөдөө ба тэгээ. За баярлалаа пицца хатынхан та энэ нэвтрүүлэгтээс урьж оролцуулсан та бүхэнд бүгдэнд нь баярлалаа. Гой пицца зардаг шүү. Гой нэвтрүүлэг шүү. Тийм Тэгээ цаашдаа тэгэл хичээж ин да. Тэгээ яах нь. Би ч бас агуудаагаа л юм хөтлөж тэгээ. Алдаа дутагдaltaй юмнасаа тэгэл өөрөө үзэл цаашдаа тэгээ сураал явна да. Тэгээд за хамт байсан бродо баярлалаа. Тэгээд энэ дугаар ингээд дуусч जैन. Тэгээд дараагийнхаа дугаараар эргөө уулзцгаая. За бай. бай.